жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудал бол ийм өндөрлөг хэмжээнд, дээд хэмжээнд, хурц хэмжээнд ирж ирсэн тохиолдол ховорхон бахаа гэж бодож байна. Энд улсын хурлын гишүүд өөрсдөө албан тушаалаа уруулан ашиглаад ашиг иш сонирхлын тухай хуулиа үл умартаад Монгол улсын төр дөрвсөн тангарагаас няцаж бүхий л боломжтой давуу талаа ашиглаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хамаарал бүхий итгээд хамаатан садаа ах トゥ садандаа авснараа л энэ асуудал үүсэж байгаа гэж харж байгаа. Хуулийг нь улсын хурал баталдаг, төсвийг нь улсын хурал баталдаг онцгой бүр эрэхтэй. Энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн засгийн газар хэрэгжүүлж, олгож, түүндээ хяналт тавьж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, санхүү, хяналт, дотоод аудит бүгдээрээ гүйцэтгэлд нь хяналт тавьдаг. Тогтолцоо функц ингэж л явж байгаа. Тийм болохоор сая оюун эрдэнэ гишүүний яриад байгаа. Ер нь тэр шудраг бусын хонгил энэ нэг асуудал улсын хурлын даргаыг огцруулах асуудал болохоор л жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал орж ирж байна гэд. Сая ч хүртэл 2-3 давтлаа хугацааны асуудал, зарчмын асуудал, хинээс үл хамаарч байгаа асуудлыг ярьж байна. Би энэ бүх зүйлдээ энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудал давхцааг байхаа гэж би бодож байна. Өнгөрсөн бүх хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан хэдэн 10 жил явж ирсэн. Бүх төвшөндөө аймгийн хэмжээнд, улсын хэмжээнд олгож ирсэн. Монгол Улсын засгийн газар огцорсон дараагийн засгийн газар байгуулагдсан. Тэгээ албан тушаалаа уруулан ашигладаг юм байна. Энэ хүрээнд байгаа энэ гишүүд нь өөрсдөө давуу ирэхээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авдаг юм байна гэдгийг бүр баримттай нотлохоогоотойгоо гаргаж ирсэн үйлдэл өөрөө энэ шүү дээ. Тэгээ АТК-гээр ор шалгагдсан, прокуророор ороод эхний ээлжинд бүрийн эрхээс нь түтгэлзүүлээч гээд орж ирж байгаа. Тэгээ халдшгүй байдлын дэд хорооныхан маань шалгалтанд дуусаагүй байна. Энэ удаад бүрийн эрхээс нь түтгэлзүүлэх боломжгүй гэдэг асуудлаар бүлэг маань болохоор улс төрийн шийдвэр гаргаад өнөөдөр ёстой нэг шудраг бусын асуудлыг ард түмэндөө бид нар жижиг дунд үйлдвэрлэлийн энэ сангийн асуудлаар гишүүд нь өөрсдөө ашиг сонирхлоо уруулан ашигладаг бол хуулийн өмнө ямар ч тэгш ирэх идэлгүй гэсэн энэ зарчим бидэнд өнөөдөр үйлчилж байна. Тэгээ энийхээ бид нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй ш. Дэд хорооноосоо эхлээд бүлгээсээ эхлээд энэ шийдвэрийг бодиттой зөв гаргаж явах ёстой ш. Улсын хурлын даргаыг огцруулах хуулийг өргөн барьсан байж байгаа. За мэдээж хууль эрх зүйн орчны дагуу дараа нь 39 гишүүн гарын 9 6-д огцрох байх. Нийгэмд явуулж байгаа энэ асуудлын арт талд яаж байгаа авилгалтай тэмцэх газрын даргаыг, прокурорын газрыг улсын хурлаас томилдог байгууллагын дарга нарыг чөлөөлнө гэсэн юм шуум асуудлууд дүүрэн явж байна. Энэ бас дараагийн энэ шудраг усын хонгилтой тэмцэж байгаа хүмүүсийн дараагийн үйл ажиллагаа гэдэг бол бүрэн дүүрэн бас л илчлэгдэж байгаа шин. Тэгэхээр би энэ дээр ямар санал хэлэх гэж байгаа вэ гэхээр энэ шалгалтаа яаралтай дуусгаад үнэхээр тэр хууль эргэцэн үр дагавар нь гараад нотлогдсон байвал ялагдагчийн дүгнэлтийг гаргаад ингээд орж ирвэл энэ дээр бас харин улсын хурлын гишүүд маань бас нэг ухамсартай нам улс төрийн шийдвэр гаргахтаа нэг ухамсартай халдшгүй байдлын дэд хорооны шийдвэр нь бас нэг ухамсартай гарах байхад бидэгт би итгэл дүүрэн байна. Тэгээ энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудал чи өөрөө хуулийн үр дагавартай ш. Гэрээг нь байгуулсан. Хамаарал бүхий эхнэр нь нөхөр нь өөрөө авцсан бол тэр тодорхой. Банк ус санхүүгийн байгууллагаар мөнгө гуйлаад хүүгийг нэмээд ингээд төрийн мөнгийг хувьдаа аваад өөрөө хуйгаараа хүүгээрээ ашиг орлогоо олж байгаа. Энэ бүх зүйл тодорхой ш. Тийм болохоор би энэ шалгалтын явцныг утахгүй байхаа гэдэгт бол итгэл дүүрэн байна. Тийм болохоор ерөнхий прокурордоо энийг яаралтай оруулж ирээд харин ингэсэн тохиолдолд бид нар бол үнэхээр энэ шийдвэрийг хүндэтгэж хүлээж авч энэ улсын хурлын гишүүний бүрэн эрхийг бол бүрэн дүүрэн прокурорын тэр дүгнэлттэй нийцвэр шийдэх нь бол бас бидний хувьд бол маш зөв зүйтэд нийцсэн ёстой шудраг зарчимтай юм шийдвэрэ гэдэгт бол би бас бодож байгаа гэдгийг бас санал дээр хэлье.